За сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн мэнд хүргье. За би одоо боловсролын удирдлагын мастрын хөтөлбөрт байгууллагын менежмент хичээлийг орно. Гамбат гэдэг хүн байна. За Монгол Улсын их сургууль багшлагтай. За зохион сургуультай гэрээгээр бас багшлагдаг нэг багш байна. За юуны өмнө байгууллагын менежментийн талаар ярихын тулд бүгдээрээ менежментийн ерөнхий ойлголтуудыг авах зүйтэй гэж бодож байна. За тэгээд эхний слайдаас бид нэр ямар ойлголт авах вэ гэхээр ер нь бол та нар ингээд ерөнхий боловсролын сургуулийн багш нар байгаа. Цаашдаа ингээд өөрсдийнхөө одоо карьер төлөвлөлтийг хийгээд мастрын түвшинд суралцж байгаа байдал нь болохоор одоо энэ санааг давхар агуулж байгаа гэж би хараад байна. Тэгэхээр энэ болохоор training is expensive, without training it's more expensive гэдэг энэ ойлголт маань та нар хэдийгээр сургалтанд хамрагдахад тодорхой хэмжээний мөнгө зарцуулж байгаа боловч магадгүй сургалтанд хамрагдаж тийм өөрийнх нь карьер төлөвлөлтөд одоо нэг алхам хийхгүй тохиолдолд өөрөөс тэрнээс илүү одоо цаашдын амьдралд чинь илүү мөнгө гарнаа гэдгийг агуулсан нейрогийн маш чухал зүйл байгаа. Энэ утгаараа та нар өөрсдийн карьер төлөвлөлтөнд одоо томоохон алхам хийж одоо энэ сургалтанд хамрагдах шийдвэрээ гаргаад ингээд суралцж байгаа гэж бодож байна. Дээрээс нь мастрын хөтөлбөрт хамрагдсанаар дэлхийн нийтийн нэг тогтсон жишг байгаа. Энэ тогтсон жишг нь юу вэ гэхээр ерөнхийдөө мастер хүн бол альж төвшөнд удирдлагын төвшөнд ажиллах бүрэн боломжтой болж эхэлдэг. Энэ нь болохоор ерөнхийдөө магадгүй тодорхой байдлаар хуульчлаагүй боловч ер нь бол альж байгууллагад мастер болон түүнээс дээш зэрэгтэй хүнийг удирдлагын төвшөнд ажиллах бүрэн боломжтой гэдэг талаас нь харагдав. Энэ утгаараа ерөнхийдөө одоо мастрын хичээлийн одоо бүх хичээлүүд ерөнхийдөө аливаа нэг судалгахууны менежментийг ордог. Менежмент гэдгийг бид нар тод бичгийн утгаараа харах юм бол удирдлага гэж орчуулж болно тийм. Энэ утгаараа та нар боловсролын менежмент, төслийн менежмент байж болно. За магадгүй байгууллагын менежмент, стратегийн менежмент гэх мэт. Өөрөөр хэлбэл та бүхэн одоо бакалавр зэрэгтэй багш байжгаад цаашаа карьер төлөвлөлт хийгээд мастрын төвшөнд суралцж байгаа байдал нь альва нэгэн судалгахууны одоо менежментийг судалж байна гэсэн ерөнхий лог байж байгаа шүү гэдгийг харах зүйл боллоо. За тэгээд би ерөнхийдөө хичээл эхлэхээс өмнө хичээл одоо нэг тодорхой нэг одоо юу гэдэг нь мотивашн үзүүлж байгаа тийм слайдуудыг оруулж өгдөг. Тэгэхээр хичээлийн өмнө хэдүүлээ энэ одоо мотивашн слайдыг харъя. Энэ слайднаас бид нар ямар ойлголт авах вэ гэхээр ер нь менежментийн хичээлийн гол одоо цөм нь өөрөө зорилготой холбогддог. Тэгэхээр энэ зорилготой холбогдлолтой слайд байна гэж харж байна. Тэгэхээр та нар маш энгийнээр ингээд өөрөө яг зорилготой байна уу гэдгээ тодорхойлж бас энэ слайд дээр хэлснээр бол болох гэдэг юм. Өөрөөр хэлбэл өглөө ингээд босохдоо ямар нэгэн байдлаар ингээд одоо за яаж босох вэ? Сэрүүлгээ дараа 5 минут 10 минут одоо илүү унтчихяач гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар бодож сэтгэж байх юм бол энэ бол таны зорилгын вайг байна гэдэг байна. Вайг одоо тодорхой биш вэ гэдэг юм тийм. Тэгэхээр хэрвээ чи ингээ өглөө босохдоо маш их ирч хүчтэй одоо ингээд дуу аялаад одоо ийм ингэж амжуулна гэд босч чадчих байвал чиний зорилго клэр одоо маш тодорхой байна. Ийм учраас ер нь өөрийгөө ингэж хэмжиж харж болно. Энэ утгаараа чи одоо хэрвээ босохдоо нойрмог одоо залхуутаар босч байвал чи зорилгоо бүр ингэ тодорхой болгоо. Тэгээд тэр болгосон зорилгоудаа чи магадгүй өөрийнх нь wallet төрөвчөндөө хийгээд төрөвчөөс үг болгонд харагддаг ч юм уу. Иймэрхүү байдлаар одоо ингэ зорилгоо маш тодорхой болгосноор чи цаашдаа одоо ингэ сурах үйлс чинь бас нэлээд том ахиц гарна гэж одоо харж байна. За тэгээд давхар бас одоо яг энэ хичээлээр бид нар юу үзэх гээд байгаа юм бэ? Сургалт өөрөө ямар ач холбогдолтой байдığım бэ гэдгийг бид нар энэ слайднаас давхар харж болно. Одоо та бүхэнд байгаа skill буюу ур чадвар, knowledge буюу мэдлэг, attitude буюу хандлагыг одоо бид нар одоо цоош нь одоо мастрын төвшөнд одоо боловсролын удирдлагын мастрын төвшөнд
social skill, knowledge, attitude руу хүргэж өгч байгаа. Энэ одоо гүүрийг бол бид нар сургалт гэдэг талаас нь харж байгаа. Тэгэхээр одоо энэ сургалтанд одоо ингээд та нар богоонд суурчлаа гэж харж болж байна тий. Тэгэхээр одоо энд хүрэхийн тулд бид нар одоо хамтарч одоо энэ хичээлийг явуулах нэ гэж байна. За хамгийн эхлээд бид нар ямар асуудлыг ярих вэ гэхээр ерөнхийдөө одоо байгууллагын менежментч тэр альва судлах бүхэл судалгатгуунууд одоо энэ зүй тогтлыг заавал баримталж байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр хүн төрөлхтөн бол 4 том одоо хувьсгалыг даван туулсан гэж та нар бүгдээрээ мэдж байгаа. Хамгийн эхлээд agriculture буюу газар тариалан одоо хөдөө аж ахуйд тулгуурсан том хувьсгалыг даван туулсан. За энэ хувьсгалын үед одоо жишээ нь ногооноор тэмдэглэсэн байдлаар харах юм бол land буюу газрын одоо үр ашиг одоо хэрэгцээ асар өндөр байсан байна. Labor буюу хөдөлмөр болохоор бас тодорхой хэмжээнд өндөр байсан байна. Capital болохоор бас одоо гайгүй өндөр байсан байна. Харин knowledge буюу хүний мэдлэг оюун ухаан бол маш бага хувьтай байгааг энэ одоо графикаас харж болохоор байгаа юм тийм. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ газар тариалан одоо raw material гэдэг чинь түүхий шүү дээ. Түүхий илүү түшгэлсэн тэр хувьсгалын хийж явах үед хүн төрөлхтөн маань одоо хүний мэдлэг оюун ухаан нэг чухал биш, зөвхөн одоо бие булчин одоо тэр одоо харагдаж байгаа байдал нь илүү одоо үн цэнтэй байжээ гэж харж байна. За дараа нь хүн төрөлхтөн индастриал буюу үйлдвэрлэлийн асар том хувьсгалыг хийсэн та нар бас мэдж байгаа. Тэгэхээр энэ үйлдвэрлэлийн асар том хувьсгалын үед бол одоо энэ шараар тэмдэглэснээр харах юм бол магадгүй капитал суг уссан байгаа тийм. Капитал суг уссан яагаад гэвэл тухайн үеийн одоо нөхцөл байдлаас шалтгаалаад одоо өөрийн гэсэн өмчтэй болох сонирхол бол дэлхийн нийтийн улс үндэстнүүдийн хувьд ч тэр ард иргэдийн хувьд ч тэр асар өндөр өссөн байж байгаа. За лайнд бол ингээд тодорхой хэмжээнд ингээд газруудаа том гүрнүүд хуваагаад автсан байсан учраас эрс багасаад labor болохоор бас маш чухал болсон. Яагаад чухал хэвээрээ байсан бэ гэхээр мэдээж тухайн үед үйлдвэр дээр ажиллаж байгаа хүмүүсийн хувьд бол одоо ачаал дах чадвар хамгийн чухал байсан. Энэ утгаараа одоо labor бол чухал байсаар байсан. Харин knowledge болохоор чүд одоо өссөн байж байгаа. Тэгтэл нэг тийм чухал биш, өөрөөр хэлбэл одоо чухал байдлаар нэг хадгалж чадахгүйсэн. За тэгээд түүний дараа бол одоо хүн төрөлхтөн information буюу одоо мэдээллийн том хувьсгалыг хийсэн байж байна тийм. Тэгэхээр энэ мэдээллийн ер нь бол хувьсгалууд эхлээд ингээд асар олон бараг 100 жилээр дамжиж байгаа. Дараа нь багасж явсаар хагаад мэдээллийн хувьсгал дээр бол бүр багассан байна. Яагаад багассан шалтгаан нь болохоор за би энгийн жишээ тайлбарлая. Та нарын одоо ажиллаж байгаа сургуулийн одоо ахлах ангийн одоо суралцагч маань одоо Улаанбаатар хотын 1-р 10 жилийн ахлах ангийн суралцагч хоёрын мэдээлэл авах өнцөг тухайн үед бол одоо жишээ нь тэнгэр газар шиг ялгаатай байсан ч гэдэг юм уу. Эсвэл Улаанбаатарт амьдарч байгаа ахлах ангийн суралцагч одоо Увс аймгийн Улаангом байгаа суралцагч хоёрын одоо мэдээлэл авах өнцөг тэнгэр газар шиг ялгаатай байсан учраас энийг шийдвэрлэхийн тулд том хувьсгал хийгдсэн гэдэг талаас нь харж болно. Нөгөө талаас нь энэ хувьсгалыг яаж тайлбарлаж болох вэ гэх юм бол одоо хувьсгал маань өөрөө асар том одоо өөрчлөлтүүдийг авчирсан байж байгаа. Жишээ нь бизнесийн орчинд. За жишээ нь бидний сайн мэдэх одоо гар утас гэдээ байлаа гэж бодъё. За гар утас маань ингээд iPhone гэдэг одоо утас маань 4, 5, 6, 7, 8, 9 гэдэг ингээд одоо өөрчлөгдөд явж байдаг. Гэтэл за яг энэ мэдээллийн хувьсгалын одоо хийх үед тийм үү одоо эхэлж явах үед одоо дэлхийн утасны зах зээлийг Nokia гэдэг корпорац одоо дангаар алтгахжсэн та нар бүгдээрээ мэдж байгаа. Тэгэхээр тэр Nokia гэдэг корпорац дангаар алтгахж байгаа гинтгэн нэг өдөр ерөнхийдөө бараг 80-90% алтгахжсэн компани маань нэг өдөр бараг 10% хувьтай болтлоо ингэж хүндэрч одоо дампуурлалд орсон байна. Тэгэхээр энэ мэдээллийн хувьсгал бол асар олон бизнесүүдийг одоо тэр мэдээллийн хувьсгалыг мэдэрч чадаагүй компаниудыг унгасан байгаа. Жишээ нь утас жишээ нь яаж унсан бэ гэхээр ингээд хэрэглэгчийн хүлээлт гэдэг зүйл дээр тоглож байгаа. Одоо iPhone, Apple корпорац болон Samsung корпорац жишээ нь одоо Nokia корпорацыг унгасан байж тээ. Тэгэхээр энэ хоёр корпорац
яаж унгасан бэ гэхээр ерөнхийдөө хэрэглэгч гэдэг амтны одоо хүлээлт гэдэг зүйл нь юу юм бэ гэдгийг маш нарийн судлаад одоо жишээ нь миний харманд iPhone 5 гэдэг утас байлаа гэж бодоход дараагийн iPhone 6 утас ингээд дараа нээлттэй хийхэд ерөөсөө өндөр хөгжилтэй улсуудад хэрэглэгч нар юу ч бодохгүйгээр дараагийн утасаа шууд авдаг. Хармаанд нь өмнөх загвар байгаа боловч тэгэнгүүтээ аваад маш богино хугацаанд магадгүй 15 минут ингэж асааж үзчихээд яадаг байх нь хэрэглэгчийн хүлээлт гэсэн шүү дээ. Тэгэхээр 6-ыг шинээр авсан мөртлөө 7-ыг шууд хүлээдэг. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ одоо богино хугацааны хүлээлтүүдийг одоо Samsung болон Apple корпорац мэдэрсэн учраас ингэж дараагийн загвараа одоо хэрэглэгчийг дөнгөж өдөөсөн байдлаар маш жижигхэн одоо өөрчлөлтүүдийг оруулаад ингээд гаргаа явуулсан. Тэрийг болохоор одоо дэлхийд ноёрхожсэн Nokia корпорац маань сайн мэдэрч чадахгүй байж байгаа юм гэдэг ингээд анхуурч байгаа. Яг энэтэй адилхан одоо Японы асар том одоо юу гэдэг нөгөө цахилгаан барааны том одоо бүр дэлхийг атгах гэсэн монопол компани бүртэл хүнд байдалд орсон. Энэ нь одоо жишээ та нар мэднэ Sony, Hitachi, Toshiba гэх мэт корпорацууд болохоор магадгүй бас л нөгөө том зураг телевизэрүүдийг ингээд томоор нь үйлдвэрлээд ингээд адилхан хатгаад дэлгэцтэй зурагт гарлаа гэж бодъё. Гэтэл хажууд нь Samsung гэдэг корпорац бас хэрэглэгчийн хүлээлтэн дээр нь тоглолцсон байж байдаг. Өөрөөр хэлбэл одоо Япончууд маш их судалгаа хийгээд асар их одоо чанарын одоо хөрөнгө оруулалт хийгээд асар сайн чанартай ингээд зураг босгож ирэхийн тулд мэдээж тэр дүртэг асар их шингэж байгаа. Тэр өртгийг болохоор Samsung корпорац болохоор юу гэж харсан бэ гэхээр магадгүй тэгж их одоо олон жилийн судалгаа чанарын одоо үзүүлэлтүүдийг харах гэхээсээ илүү магадгүй дараагийн том тавтгай дэлгэцтэй зурагтч тэр хөргөгч тэр одоо юу гэдэг том хөгжимч тэр дараагийн шин загварууд нь гараад ирэхэд хэрэглэгч юу ч болоогүй юм шиг гадааны гаргаж тавиад шин загварыг авах тийм одоо хэрэглэгчийн өдөөлт үүссэн байна гэдгийг олж харснараа одоо Японы корпорацуудыг хүнд байдалд оруулсан байх жишээтэй. Иймэрхүү байдлаар мэдээллийн хувьсгал бол дэлхийн том гүрнүүдэд бол мэдээллийн хувьсгал бол магадгүй одоо дуусаад дараагийн хувьсгал руугаа шилжчихсэн. Харин монголчуудын хувьд бол ч гэдэг юм уу эсвэл Монголоос буураа улсуудын маш олон улсуудад мэдээллийн хувьсгал руугаа орж чадаагүй ч улсууд байж байгаа. Мэдээллийн хувьсгал дээр явж байгаа ч улсууд байж байгаа. За монголчууд бол өөрснийгөө бол бас юмд маш дасан зохицдог гэдэг утгаараа одоо суурин газруудтай харьцангуйгаар мэдээллийн хувьсгалыг даван туулаад дараагийн хувьсгал руугаа орсон гэж хараад байгаа. За энэ нь юу вэ гэхээр мэдээж мэдлэг тулгуурласан одоо knowledge based тэр том хувьсгал өнөөдөр ороод ирсэн. Энэ хувьсгалын хамгийн гол одоо түлхүүрүүд нь юу вэ байж болох вэ гэх юм бол одоо үүлэн тооцоолоо одоо юу гэдэг үүлэн тооцоолоо робот ч гэдэг юм уу иймэрхүү байдлаар бид нэ харж байгаа тийм. Гэхдээ энд бол knowledge based гэдэг учраас мэдлэг бол маш чухал байгаад. Тэгэхээр энэ дээр тулгуурласан менежмент байгууллагын орчинд хийн гэдэг бол бидний одоо байгууллагын орчинд одоо менежментийг судлахад хамгийн чухал зүйл болж байна гэж хараад байна. За тэгэхээр яг мэдлэг тулгуурласан энэ хувьсгалын одоо онцлог бол жишээ нь та нар ингээд Японд ч гэдэг юм уу, Америкч гэдэг юм уу, Европын өндөр хөгжилтэй улсуудад бол маш олон банкуд одоо тейлэргүй болж байна. Маш олон үйлчлэгээний газрууд бол одоо жишээ нь зүгээр одоо өөрөөр хэлбэл меню бариад ирж байгаа тийм одоо хөнгүү болж байна. Өөрснөө бүгдийг ингээд машин гэдэг болж байна ч гэдэг юм уу. Цаашдаа маш олон одоо ажлын байрууд үндсээр өөрчлөгдөн ч гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар харах юм бол одоо та нарын олж авах мэдлэг болон та нар үр хүүхэд за магадгүй олон шавнартай өгөх одоо мессеж нь юу вэ гэхээр тэр дөрөвдүгээр хувьсгалын тэр орчинд амьдрах өрсөлдөх чадвартай хүүхдүүдийг бэлдэх одоо магадгүй өөрийнхөө ажилчдыг тэр чиг хандлага руу харуулах нь бол одоо та нарын хувьд одоо удирдлага судалж байгаа хүний хувьд бол хамгийн чухал байх нэ гэж. За тэгвэл
Байгууллага гэж юу вэ гэдээ одоо хэдүүлээ харъя. Байгууллага гэж юу вэ? Хүн яагаад байгууллагад ажилт юм бэ? Байгууллага үүсэн бий болоод устдан үгүй болох нь яагаад вэ? Байгууллага яагаад хэрэгтэй байд юм бэ гэх мэт маш олон асуултууд гарч ирнэ тийм үү. Байгууллагыг бол бид нар яг маш энгийн логикоор харах юм бол хүмүүс мэдээж эхлээд ажлыг ингээд өөрөө хийдэг байсан. Дараа нь одоо аав ээж ах дүү ингээ хамаатан саднараа хийдэг болсон. За цаашдаа ингээд нөгөө зүй тогтолоороо асар ингээ зохион байгуулалтанд орох учраас хүмүүсийг ингэж өөртөө нэгтгээд олуулаа ингэж хамтарч одоо өөрөөр хэлбэл альва ажлыг хамтарч хийх шалтгаанаас бол байгууллага үүссэн байх нь логикийн хувьд бол тийм байна тийм үү. Одоо энэ дээр бичснээр бол бидний тусын тулд хүн ганцаараа хийж чадахгүй тэр зүйлийг хамтран хийхийн тулд байгууллага хэрэгтэй гэж юм тийм үү. Байгууллагыг яагаад судалдсан бэ гэхээр орчин үеийн нийгмийн гол бүрэлдэхүүн. Өөрөөр хэлбэл нийгмийг одоо бий болгож байгаа хамгийн гол одоо институт нь бол байгууллага гэдэг талаас нь харж байгаа учраас энийг судлахгүйгээр бид нар цаашдаа юу ч одоо таньж мэдэх одоо нийгмийн орчинд бол таньж мэдэх ухаарах одоо боломжгүй маа гэдэг талаас нь харж байгаа. За энэ яагаад байгууллагыг амжилттай удирдах нь улам бүр төвөгтэй нарийн ур чадвар шаардах болоод байна гэдэг бол одоо бидний одоо менежментийг одоо ойлгох ойлголтоос маш их шалтгааллах гэдэг юм л да. Яагаад ийм болоод байгаа шалтгааныг бид нар олон талаас нь тайлбарж болно. Юуны өмнө одоо хэдүүлээ менежмент гэдэг ойлголтоо нэг жоохон тодруулаад үзье. Менежмент гэхээр бид нар мэдээж одоо гол функшнууд нь буюу үүргүүд нь болохоор одоо тухайн байгууллага дээр байгаа нөөцүүдийг өөрөөр хэлбэл хүний нөөц байна, мэдээллийн нөөц байна, орон зай цаг хугацааны нөөц байна, түүхийн эдийн нөөц байна. За тэгээд юу гэдэг инновацийн нөөц байна ч гэдэг юм уу. Одоо материалын нөөц байна, санхүүгийн нөөц байна. Энэ нөөцүүдийг төлөвлөх, зохион байгуулах, одоо удирдах, хянах энэ процессыг бол бид нар менежмент гэж ойлгоод байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл тэр нөөцүүдийг хэрхэн төлөвлөж байна, хэрхэн зохион байгуулж байна, хэрхэн удирдах чинь, хэрхэн хянж байна. Энэ ажлыг хийдэг хүнийг бол тухайн байгууллагын менежер гэж хараад байгаа тийм. Тэгээ энэ утгаараа яагаад одоо орчин үед хамгийн юм төвөгтэй байдал руу ороод байгаа шалтгаан нь болохоор нийгмийн энэ асар хурдан өөрчлөлтүүд байгаа даа байхгүй. Нийгмийн энэ асар хурдан өөрчлөлт нь өөрөө одоо хүнийг одоо давхар цоошин скиллтэй, цоошин knowledgeтэй, цоошин одоо attitude хандлагатай байхгүй бол одоо фуучнараа зүгээр ингээд өдөртөд явхад шаардлага хангахгүй байна гэдэг талаас нь харж болох юм. За тэгэхээр энэ дээр бол байгууллага бол хамтарч ажиллахын их үндэс ямар нэгэн байгууллагт харьяалагдахгүй хүн байхгүй гэж юм. Тэгэхээр хүн бол ямар нэгэн байдлаар байгууллагт харьяалагдана. Байгууллага гэж яг юу гэсэн үг юм бэ гэсэн асуултыг хэдүүлээ хариу дараагийн слайднаас харъя. За эндээс бол байгууллагын хамгийн гол 3 шинжийг одоо энэ Честер Барнард гэж хүн ингэж тодорхойлсон байгаа даа. Байгууллага бол 2 ба түүнээс дэш гишүүнтэй байх ёстой. 2 ба түүнээс дэш гишүүнтэй байх ёстой. Гишүүд нь одоо бүлгийн бүх гишүүд хүлээн зөвшөөрсөн нэгэн том зорилготой байх ёстой. Байгууллага бол асар том зорилго тавиад тэрнийхэн төлөө хамтарч ажилладаг тийм. Өөр 3 дахь гол шинжээр тэрийг харуулж байна тийм. Гишүүд нь тавьсан зорилгоо биелүүлэхийн тулд хамтран ажилладаг байх ёстой. Энэ бол байгууллагын хамгийн гол 3 гол шинж. Энэ 3 гол шинж дээр тулгуурлаад байгууллага одоо оршин тогтнодог. Байгууллага мэдээж бусад одоо институт байдлаас юм уу бусад одоо зам магадгүй төсөлтөд харьцуулаад харах юм бол төсөл бол ингээд хэдийгээр гишүүдтэй, зорилготой одоо зорилгын төлөө хамтарч ажиллаж байгаа боловч хүр дүндээ хөрөнгөт тавдаг. Гэтэл байгууллага бол одоо үн мөнхөд оршин тогтнох гол одоо зорилготой шүү дээ. Тэр утгаараа байгууллагын зорилго бол асар том байх зүй тогтолтой байдаг байна. За энэ одоо за байгууллага маань тэгвэл одоо тэр түрүүн хэлсэн одоо ингээд гол оршин тогтнох
одоо гол шаардлага нь юун дээр харагдаж идэм бэ? Яаж байвал оршин тогтнод юм бэ гэх юм бол дотоод тэнцвэр болон гадаад орчин болон дотоод орчны дасан зохицол дээр л ерөнхийдөө байгууллага оршин тогтнодог. Өөрөөр хэлбэл энэ алдагдах юм бол байгууллага одоо фейл болох нь шүү дээ, тийм. За дотоод тэнцвэрт нь юу байдсан бэ гэхээр мэдээж нэгдсэн зорилго, холбоо, харилцаа, communication, хамтран ажиллах хүсэл сонирхол. За энэ гурван ингэж тийм одоо circle байдалтайгаар яваад тэгээд энэ нь гадаад орчинтойгоо дасан зохицож байгаа байдал. Гадаад орчин гэхээр та нар мэдж байгаа нийгмийн тийм сошиал орчин байна, улс төрийн орчин байна, одоо эдийн засгийн асар том орчин байна. За юу гэдэг хууль эрх зүйн орчин байна тийм. Энэнтэйгээ дасан зохицохгүй тохиолдолд байгууллага ерөнхийдөө гаргаж эхэлдэг. За жишээ нь бид нар энгийнээр логикоор харах юм бол за ихтэй сургуулиудын хувьд бол одоо жишээ нь сүүлийн 2-3 жил бол жоохон хүндэрж эхэлж байна шүү дээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр одоо өсөрсөн ч гэдэг юм уу яасан ч ямар нэгэн байдлаар нэг ерөнхий боловсролын сургуулийн төгсөлт ингээд эрс багасаад ирэнгүүт одоо өөрөөр хэлбэл гадаад орчинтойгоо дасан зохицох байдал нь алдагдаад эхэлж байгаа байхгүй. Энэ утгаараа ингээд тэгэнгүүт одоо юу гэдгийг сургуулиуд дараагийнхаа гадаад орчны нөхцөлийг судалж агаад өөрсдийнхөө шинэ стратегийг, шинэ одоо тактикийг, шинэ одоо үйл ажиллагааны төлөвлөгөөнүүдийг боловсруулад ингээд явдаг зүй тогтолтой байх нэ. За тэгээд би түрүүн хэлсэн байгууллага дээр байдаг хамгийн гол нөөцүүд нь бол эднэр тийм хүний нөөц, машин техник хэрэгслийн нөөц, одоо түүхийн эдийн нөөц, мэдээллийн нөөц, ур чадварын нөөц, санхүүгийн нөөц, цаг хугацаа, орон зай нөөц, инновацийн нөөц. Энэ нөөцүүдийг одоо хэдүүлээ эргээд менежмент гэдэг ойлголтоо саний. Энэ нөөцүүдийг төлөвлөх, зохион байгуулах, удирдах, хянах энэ процессыг бол бид нар ерөнхийдөө энгийнээр бол менежмент гэдэг утгаас нь харж байгаа юм шүү. За байгууллагыг тодорхойлох гол элементүүд нь мэдээж бүтээмж. За энэ бүтээмж гэдгийг бол байгууллага бол одоо орчин үед оршин тогтноход бол хамгийн гол нь increase productivity буюу бүтээмжийг бий болгох асар их одоо анхаарал хандуулж байгаа. Бүтээмж хэн бий болгож чадчих тэр байгууллага оршин тогтнож чадахгүй нь ерөнхийдөө fail down болдог тийм байж байна. За сонирхол, тэгээ шинжлэх ухааны чадвар, гадаад орчиндөө хандах хандлага, хамт олонны сэтгэл зүйн уур амьсгал, хүн хүчний чадвар, техник технологийн байдал, хөгжлийн хэтийн төлөв гэсэн зүйлүүд нь бол гол одоо тодорхойлох элементүүд нь гэж харж байгаа. За энэ бол ингээ монголоор байгаа учраас та нар юм гэдэг логикоор нь бол ойлгож байгаа гэж харж байна. За ингээд цаашаа хөдөлмөрийн оновчтой байдлын хуваарлалт нь бол энэ зүйлүүд дээр харагдаж байгаа. Удирдлага бай ажиллагчдын харилцан хамаарал, үүрэг даалгаврын оновчтой хуваарлалт, ажлын ачаалал, үйл ажиллагааны цар хүрээ хүнслэг. Энэ дээрээ борлоод хөдөлмөрийн оновчтой хуваарлалт нь гарч ирдэг байна. За байгууллага дээр ийм одоо гурвлуудыг бол харж болно. За мэдээж хүн аливаа байгууллагад орж ажиллахад хамгийн түрүүнд mission, vision, core value гэдэг зүйлээ маш сайн ойлгох хэрэгтэй. Маш сайн ойлгох хэрэгтэй гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр бидний хувьд болохоор mission, vision, core value-га ерөнхийдөө зүгээр ингээд өөрснөө зохиогоод ингээд зүгээр хатчихсан байдаг. Тэрийгээ бол энгийн ажилчид нь юм уу эсвэл удирдлагын төвшөнд тэгтлээ мөн чанараар нь ингэж өөртөө шингээж авч ойлгоогүй байдаг нь болохоор бас байгууллагын одоо хөгжил дэвшил оршин тогтнох нөхцөл байдалд сөргөөр нөлөөлдөг гэж судлаачд үздэг. Тэгэхээр энийг болохоор бидний одоо харж байгаа өнцгөр бол зүгээр энгийн жижүүрээс эхлээд дээд удирдлага нь хүртэл mission, vision, core value юу юм бэ гэдгийг ерөнхийдөө энгийнээр ухамсарлаад авцсан байх шаардлагатай. Энэ ухамсарлсан одоо зүйл нь цаашаа ингээд явж ээж жинхэнэ хамт олонны тийм synergy гэдэг зүйлийг бий болгодог. Synergy цаашаа одоо achievement буюу амжилт бүтээл болдог. Амжилт бүтээл одоо зүй тогтлоороо явах юм бол цаашдаа ноолтыг буюу одоо шинэ нээлттэй шинэ одоо гайхамшигтай зүйлүүдийг танай байгууллага жинхэнэ бүтээмж бий болгоно гэдэг талаас нь харж байгаа.
Энэ дээр яг байгууллагын бүтцийг ингэж одоо зарим гурвалт болгож харуулах юм бол одоо за энэ жишээ нь сургууль байна те, сургууль дээр бол эрдмийн зөвлөл профессорын баг бол байгууллагын одоо уураг тарих нь. За хүний нөөц нь бол ачаал даах чадвар нь, санхүү нь бол цусны эргэлтч гэдэг юм. Иймэрхүү байдлаар ингээд байгууллагын мөн чанараар нь гэж гурав болгож хэлсэн юм байна. За тэгвэл синержи гэж яг юу юм бэ гэдгийг одоо энэ дээр бас товч тайлбарлах нь зүйтэй. Яагаад гэвэл байгууллага бол дотроо хамт олнороо хамтарч энэ working together буюу хамтарч ажиллах тийм систем байж байгаа тийм. За тэгвэл яагаад ийм томьёо гараад ирвэ? Нэг дээр нэмэх нь 2 1 тэнцүү 3 гэсэн томьёо гараад ирвэ. Тэгэхээр ерөнхийдөө багийн хүч гэдэг зүйл бол ерөнхийдөө энэ синержи гэдгийг тодорхойлж байдаг. За жишээ нь энэ нь болохоор эерэг болон сүрэг байж болно. За эерэг байх юм бол синержи бол одоо дараагийн слайд дээр байгаа гэж бодож байна. Тийм позитив болон одоо негатив байж болно. Яагаад позитив байх юм бол хоёулаа юм уу, тавуулаа юм уу, хоёулаа ажиллахад жишээ нь 4 хүний ажлыг, 6 хүний ажлыг, 10 хүний ажлыг магадгүй тавуулаа ажиллахад 10 хүний, 15 хүний ажлыг амжуулж байгаа байдал нь позитив. Харин магадгүй бүр тавуулаа ажиллаад байгаа мөртлөө 2 хүний, магадгүй хасах 2 хүний хүртэл ажил амжуулж байгаа байдал бол байгууллагын тэр баг гэдэг тогтолцоон дээр харагдаад байна. Тэгэхээр баг гэж яг ямар байх ёстой юм бэ гэдгийг бид нэр одоо бас тайлбарлах зүйтэй байна. Орчин үед бол одоо байгууллага дээр байгаа бүлгүүдээс сайн бүлгээс магадгүй баг руу гэсэн тэмүүлэл бол байгууллага дээр заавал байх ёстой. Энэ тэмүүлэл нь яагаад одоо илүү модны болчиход байгаа шалтгааныг харах юм бол одоо баг гэж яг юу хэлдэг юм бэ? Баг гэдгийг бид нэр жоохон буруу ойлгоод байдаг. Баг гэхээр ерөнхийдөө баг ингээд тодорхой гишүүд бүрдэн тэгээ бүгдээрээ ажиллаа хувааж юм гэдэг талаас нь харж байгаа боловч баг бол яг хүний эрхтэн шиг байх ёстой. Энэ юу гэсэн үг вэ гэхээр баг бол заавал нэг нь уураг тарих байх ёстой. Тэр уураг тарих нь бол ингээд та нар өгсөн ажлыг ингээд та нар амжуулаад хийж явах явцад тэр уураг тарих бол шууд ингээд багаа ерөнхийдөө өдөртөд явж байгаа юм байх ёстой. Багт заавал гар байх ёстой. Хүний эрхтнэр тооцсон бол энэ юу гэсэн үг вэ гэхээр багт ажиллаж байгаа хэн нэгэн бол одоо заавал тэр уураг тарихаа уралдуулаад ингэж тархитлахаа заавал уураг тарихтайгаа ингэж одоо өрсөлдөд ах шаардлага байх. Тэр хүн магадгүй маш сайн гүйцэтгэгч байж болно. Ийм хэм бол тэр хүн зөвхөн өөрийнхөө үүргийг ухамсарлаад би энэ багийн гар нь юм байна гэдэг талаас асуудалд хандах ёстой. Багт хэн нэгэн хүл байх ёстой. Энэ юу гэсэн үг вэ гэхээр баг одоо цаашдаа аливаа нэгэн ажлыг хийхэд хөөцлөлтөө шаардлагатай зөндөө ажил гарч ирдэг. Тэр хүн бол одоо заавал одоо гарны үүрэг гүйцэтгээд юм ингээд шивээр бичээд ингээд юм хийгээд ах шаардлагагүй, магадгүй уураг тарих шигээ тархитлагаа ажиллуулад ах шаардлагагүй, магадгүй тэр хүний үүрэг бол маш гадуур дотор хамаг ажлыг хөөцөлддөг байх ёстой. Баг магадгүй бүр зүрх сэтгэл байх ёстой. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр магадгүй танаа баг ингээд нэг төсөл аваад ажиллаж илаа гэхэд тэр багийн одоо ажлыг одоо ингээд чиний уураг тарих чинь хүрэхгүй заавал уралдуулаад ах шаардлагатай. Чиний гар чинь ойлгохтой бүтээмж гаргадаггүй. Чи хөөцөлтөд явахад одоо нөх ажил амжуулж чаддаггүй байх юм бол магадгүй чи багийнхаа нэг уулзалтан дээр пицца захиалаад ирэх ч юм уу, магадгүй чи багийнхаа ажил дээр магадгүй кофе бариад ирэх ч юм уу. Иймэрхүү байдлаар чи зүрх сэтгэлээрээ тэр багтаа тусалж явах юм бол магадгүй багийн нэг гишүүн байх бүрэн боломжтой байдаг. Энэ логикоор нь харах юм бол баг гэдэг бол яг хүний эрхтэнтэй адилхан зүйл юм аа. За түрүүний хэлснийг одоо яг нь позитив байх юм бол ингээд нэмэгдээд явхад үр дүн нь болохоор ингээд позитив байдлаараа бүр нугалсан байдлаар хардаг. Харин негатив байх юм бол ингээд бүр багасчдаг, бүр ингээд хасах руугаа ч орох бүрэн боломжтой. Яагаад энэ негатив синержи үүсдэг шалтгаан нь болохоор нөгөө яг үүргүүдээ хүний эрхтэн шиг үүргүүдээ ухамсарлахгүй нөгөө багийн удирдлагаас гаргасан багийн лидерээс гаргасан санааг ингээд цаагуур gossip гэж ховж байдлаар юм уу эсвэл blame тийм буруу шасан байдлаар ингээд хоорондоо ярьж яриад ингээд тэгээ эсвэл энэнийхэн
одоо лидерийн санаа бодлыг ингээ зөвшөөрөхгүй байгаад ахаар л багийн ажлууд ерөнхийдөө ундаг. Тэгэхээр байгаа гишүүд эхний уулзалтан дээр өөргүүдээ маш сайн ухамсарлаар ойлгосон байх зүйлтэй. Тэгэхдээ энэ дээр бас нэг аюул сонин зүйл байж байгаа. Одоо жишээ нь түрүү нэг дээр нэмэх нь нэг тэнцүү 3 гэсэн томьёо гараад байгаа байдлыг одоо шинжлэх ухаан хүртэл аюул сонин тодорхойлсон нар баталсан байдаг байхгүй. Энэ юу гэсэн үг вэ гэхээр одоо жишээ нь энэ нэг банц байлаа гэж бодъё. Энэ банц ингээд 500 кг-ын даацтай байхад өшөө нэг банц 500 кг-ын даацтай. За тэгэнгүүт энэ хоёрыг нийлүүлээд ингээд хатчихаар хэдийг даана гэж бодож байна. Шинжлэх ухаанаар баталцснаар бол энэ 1500 даадаг байх юм байна. Өөрөөр хэлбэл уул нь бол 500 даадаг хоёр банц маань нийлүүлээ хатах юм бол 1000-ыг даах ёстой. Гэхдээ яг шинжлэх ухаан ингээд баталцсан нар харах юм бол ингээд хатцсан байхад 1500 даадаг. Нэг морь жишээ нь 500 кг-ыг чирэх чадвартай байж байдаг. Өшөө нэг морь бас 500 кг-ыг чирэх чадвартай байдаг. Хооронд нь сайхан гөхөл нэг тэргэнд оруулаад чирэхэд уул нь бол 1000-ыг даах ёстой тийм магадгүй. Гэтэл 1500 даах одоо дааж байгаа байдлыг туршилтууд харуулсан байдаг юм. За тэгээд нөгөө синержи маань яг зөв голдролоор явах юм бол ийм achievement бий болдог гэсэн тийм. Тэгэхээр achievement энэ дээр бичснээр болохоор яагаад энэ achievement бий болоод байгаа юм бэ гэхээр жинхэнэ багийн ажил зөв синержи буюу positive синержигээр яваад ирэнгүүт энэ дээр болохоор айгүй чухал өгүүлбэр байгаа байхгүй. Учир нь энэ болохоор teamwork is the secret that make common people achieve uncommon result гэж юм тийм. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр ер нь бол дэлхийд дээр та нар мэдэх бах. За нэг 7 тэрбум гаруй хүн байдаг. Тэр 7 тэрбум гаруй хүний 1% нь дэлхийд дээр байгаа нийт одоо баялагийг 100% гэж үзэх юм бол за нэг 97 орчим хувийг одоо хувааж эзэмшдэг. Харин зөвхөн нэг 99%-ийн тэр бид нар орчиж штэ тий. Тэр хүмүүс маань одоо үлдсэн 3% ч юм уу магадгүй хувааж эзэмшээд байгаа байхгүй. Ийм одоо хуваарлтын тэгш бус байдал байж байгаа. Тэгэхээр тэр хүмүүс бол мэдээж одоо uncommon хүмүүс байгаад байгаа байхгүй. Тэднээс гарч байгаа result нь бол гайхалтай. Гэхдээ энийг бид нар бас хийж чадна гэж судлаач үзээд байгаа. Яаж хийж чадах юм бэ гэх юм бол ганцхан одоо тийм positive synergyтэй teamwork байж аж бид нар тэрийг бий болгож чадна гэж хараад байгаа юм. Тэгэхээр энэ логикоор нь харах юм бол ингээд тэрийг бий болгох байна. За тэгээ novelty үүснэ. Novelty-гийн дараа novelty гэдэг нь бол нөгөө таг бичгийн утгаараа бол асар том бүтээл байгуул бий болно гэсэн. За энэ байгууллагын одоо менежментийн хамгийн гол одоо бидний тэмүүлэх зүйлүүд нь юу юм бэ гэх юм бол одоогийн байж байгаа байдал нь ийм бюрократиас органик болох хэвээр хэд төлөвлөлтөөс үйл төвлөрөл өндөр бүтцээс нам бүтэц үйлдвэрлэгдсэн байдлаас нийгэмшигдсэн хөрөнгө төвтэйгөөс хүн төвтэй гэж гэдэг юм уу иймэрхүү байдлаар шилжих зүйл болтой байна шүү. За тэгээд одоо орчин үеийн байгууллагт одоо аль нэг зүйлээр байгууллага маань одоо илүү төвлөрж ажиллах нь илүү зүйтэй байдаг. Энэ дээр одоо чанартуу, хурддуу, найдвартай юу, уян хатан байдалтай үндүү гэдэг байдлаа тухайн байгууллага өөрөө сонгох ёстой. За жишээ нь бизнесийн байгууллагаар харах юм бол чанарт илүү төвлөрөөд бусдыгаа ингэж тойруулаад юм уу эсвэл хурд төвлөрөөд эсвэл найдвартай байдал. За жишээ нь сүүлийн үед бол Америк жишээ нь магадгүй чанар хурд хоёрын магадгүй зарим байгууллагууд төр хурд нь илүү чухалч гэдэг юм уу иймэрхүү байдлаар асуудлыг босгож ирсэн байдлууд ажиглагдаад байгаа юм. За жишээ нь үн төвлөрнө гэхээр одоо бид нарын ийм артч гэдэг юм уу ийм артыг бид нар болохоор одоо үнийг одоо гол төвлөрлөө болгоцсон хямд үнэтэй дэлхийн нийтэд байдаг бас сүлжээ байгаад байгаа. Энэний бүр өөр том хувилбар харах юм бол Walmart гэж мэднэ те бид нар иймэрхүү байдлаар. За иймэрхүү байдлаар асуудал. Хэдүүлээ байгууллагын соёл гэдэг энэ чухал асуудлыг бас товч ярих зүйтэй. Яагаад гэхээр ерөнхийдөө байгууллага томрох тусам одоо магадгүй байгууллагыг
үйл ажиллагааны түвшинд менежментээр нэм үү эсвэл тактикийн түвшинд менежментээр нэм үү стратегийн түвшинд менежментээр ингэж удирдах гэхээсээ илүү магадгүй 1000-аас дээш ажилчинтай байгууллага руу ороод ирэхэд соёл нь үлдэж эхэлдэг. Өөрөөр хэлбэл тухайн байгууллагыг одоо нэг ер нь зөв зохистой зохион байгуулалтанд оруулах юм уу, за магадгүй удирдан чиглүүлэхэд соёл хамгийн чухал болж эхэлж байгаа. Байгууллага томрох тусам. Энэ утгаараа байгууллагын соёл бол одоо хамгийн чухал зүйл. Мэдээж заавал том байгууллага гэхгүй бүх байгууллага өөрийн одоо чүмэг болсон зүйл нь соёл гэж хараад байна. За жишээ нь энэ слайднаас харах юм бол одоо юу юм бэ? Яагаад бид нэр энд care хийдэг юм бэ гэсэн асуудал байгаа юм те. Тэгэхээр энэ дээр бичснээр болохоор альва компани одоо стратегийг одоо бид нар юу гэдэг нь Alibaba-гийн ч гэдэг юм уу. За юу гэдэг нь одоо Apple корпорацийн ч гэдэг юм уу. Стратегийг бол бид нар хуулбарлаж болно. Гэхдээ соёлыг бол хуулбарлах боломжгүй. Энэ утгаараа соёл бол ерөнхийдөө байгууллагын одоо оршин тогтнох гол одоо key түлхүүр юм а гэдэг талаас нь судлаач үздэг байх нь. За байгууллагын соёл гэдэг зүйл тухайн байгууллагын сэтгэл зүй, үзэл хандлага, туршлага, итгэл үнэмшил, үнэт зүйлсийн цогцыг хэлнэ гэж юм тийм. Энэ дээр болохоор бүлэг гадны орчин дотооддоо нэгтгэхтэй холбоотой асуудал шийдвэрлэх явцдаа суралцсан үнэн гэж үзэж шинэ ажилтнуудад тухайн асуудалд хандах, бодож сэтгэх, мэдрэх ихтэй баримтлан зөв зам хэмнэн зааж болоход суурь шинжтэй нийтлэг үзэл бодол таамаглалын цогцыг бол Эдгар Чайны болохоор одоо байгууллагын соёл гэдэг талаас нь тодорхойлсон байна. За энэ нь болохоор ингэж өөрийн гэсэн одоо байгууллагт одоо шинэ ажилтан орж байгаа байдал дээр тулгуурлаад юм уу эсэргүүцэх хэмжээ буюу үнэ зүйлсүүдийн зүй тогтлоод харагдаж байна. Тодорхой зүйлийг өөрийн болгон хүлээн авах, зарим зүйлийг хүлээн авахгүй ингээд өөрөөр хэлбэл танай байгууллагад одоо хүн одоо шинэ ажилтнаар зүгээр жишээ болгоод харах юм бол одоо байгууллагын одоо цаад уур амьсгал, цаад баг хамт олон эсэргүүцэх хэмжээ байж болно. За тодорхой зүйлийг энэ чи өөрийн болгоод зарим нь одоо хүлээж авахгүй байгаа байдлаар ажиглаж болно. Гэх мэтлэнгээр энэ зургаас бид нэр ерөнхий ойлголтуудыг авч болно. Тэгэхээр ерөнхийдөө аливаа байгууллагад одоо шинээр орж байгаа болон байгууллагын орчинд ажиллаж амьдарч байгаа хүмүүс бол янз бүрийн байдлаар соёлын орчинд нөлөөлж идэг байна. За тэгээд жишээ нь яг энэ дээр тулгуурлаад яг хүний нөөц талаас нь ингээд одоо шинээр орж ирж байгаа байдал дээр тулгуурлаад жишээ болгоод ингэж харуулж болно. За жишээ нь бүрдүүлэлтийг хийхдээ яаж хийх вэ гэдэг асуудал харагдчих тийм. Дотроос болон гаднаас бүрдүүлэхэд ямар одоо байгууллагын соёлтой холбоотой асуудлууд гардаг вэ гэхээр за жишээ нь дотроосоо бүрдүүлэлт хийлээ. За танай байгууллага нэгтлэн хэрэгтэй болох гэхэд нярав байсан хүнийг шууд одоо дотроосоо бүрдүүлэлт болгоод авах юм бол мэдээж давуу талууд байж байгаа. Яагаад гэвэл та нар гадагшаа хандсан одоо advertisement буюу зар сурталчилгаа тавих шаардлагагүй дотроосоо авчиж байгаа учраас энэ мөнгө хэмнэгдэж юм ч гэх юм уу. Цаг хугацааны хувьд бол маш одоо богино хугацаанд энийг шийдэ зохицуулж болж юм ч гэдэг юм уу тийм. За тэр кандидат буюу одоо нэр дэвшигч маань одоо байгууллагын мөн чанар орчин доторх зүйл тогтолцоодыг сайн мэддэг учраас ч гэдэг юм. Гэхдээ энд бол дотроос бүрдүүлэхэд бас учир дутагдaltaй зүйл байж байгаа. Энэ учир дутагдал нь юугаар харагддаг вэ гэхээр дотроо олон жил ажилласан учраас тухайн хүнээс шинэлэг зүйлүүд гарах байдал маш багасаад эхэлдэг. Зүгээр хурдан байсан ажлынхаа хэв маягаар ажиллаа явуулдаг учраас энэ учир дутагдaltaй. Гаднаас бүрдүүлэхэд мэдээж давуу талууд байж байгаа. Маш олон хүнд зар сурталчилгаа явуулж байгаа. Тэндээс ирсэн хүмүүсээс шилэн сонголт хийж авч байгаа байдал нь ч гэдэг юм. Гэхдээ тэгээд нөгөө түрүүний хэлсэн энэнийг шинэлэг байдлаар одоо санаа бодлоо илэрхийлэх цоо шинээр одоо байгууллагын орчныг харж соёлыг мэдрэгч гэдэг юм уу. Ийм цоошин соёл уур амьсгалыг нэвтрүүлэгч гэдэг юм уу. Ийм байдлаар нөлөөтэй байдаг. Гэхдээ мэдээж сөрөг талууд байж байгаа. Тэр хүнийг сургахад бол асар их цаг зав шаардлагатай. Advertisement хийгээд ингээд бүрдүүлж авч байгаа байдал тэгээд цаг зав одоо мөнгө төгрөг танай байгууллагаас гарч идэг гэдэг утгаараа цөөхөн байдлыг үүсэж идэг байна. За тэгвэл тэр байгууллагад байгаа хүн маань чухам ямар одоо орчин үед бол ямар одоо шинжүүдийг ямар одоо
нөгөө юг перформансыг одоо тэр тухайн одоо байгууллагын орчин та нараас харж байгаа юм байх гэхээр work ethic байна, ажлын одоо ёс зүй байна, тийм ambition and energy байна, knowledge байна, мэдлэг байна, creativity тийм бүтээлч байдал хэрэгтэй, motivation дээрч хүчтэй байдал ч гэдэг юм. Ингээд энэ зүйлүүд бол одоо орчин үед бол байгууллагад ажиллаж байгаа хүмүүс байх ёстой гол одоо шинжүүд байх нэ гэж харж байна. За тэгээд хамгийн сүүлд одоо энэ хичээлээ дуусгахын өмнө нэг чухал зүйлийг одоо хэлэхэд тухайн байгууллагад ажиллаж байгаа хүмүүс бол одоо all blame waste of time гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр бусдыг буруу шаах юм уу, ховж ярихч гэдэг юм уу, иймэрхүү байдлаар асуудалд хандах нь бол магадгүй тухайн хүний хичнээн буруу байсан ч хичнээн одоо тэр хүний одоо ярьж одоо тэрнээсээ кайфч авч байгаа боловч энэ нь чиний цаашдын хөгжил дэвшил, чиний өөрчлөлтөд ямар нэгэн байдлаар огт нөлөөлдөггүй юм аа. Тэр хүний буруу байх нь бол чамд нэг тийм чухал биш учраас тэднэрээс татгалзаад зөвхөн ажиллаа ингээд hard одоо чин сэтгэлээсээ магадгүй work hard гэх юм work smart ч гэдэг юм уу хийгээд бай тэрний үр дүн чамд цөөрэ болон орж ирнэ гэдэг ийм ишлэлээр ерөнхийдөө одоо өнөөдрийн лекцээ дуусгая. Тэгээд байгууллагын бас нэг анхаарах маш чухал зүйл бол мэдээж орчин үед бол одоо knowledge skill буюу мэдлэг ур чадвараас одоо хит хамааралтай байсан тэр зүй тогтлоосоо гараад өөрөөр хэлбэл knowledge skill хичнээн өндөр байсан ч гэсэн attitude буюу хандлагачин сул байх юм бол чамайг одоо цаашдаа гэрээ сунгахгүй байх байгууллагын одоо чих хандлага бий болцсон учраас чиний магадгүй knowledge skill-тэйгээ энэ зэрэгцэх 33% чинь attitude буюу хандлага болсон шүү гэдгийг хэлэх зүйтэй одоо гэж бодож. За тэгээд та бүхэндээ баярлалаа.